Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 5 сарын хилэнцгийн ордны астрологийн зурхайг нар сар мандал дурдаараа сонсоорой. 5 сарын 1-ээс 6 сарын 7-ны хүртэл Сугар гараг хилэнцгийн ордны 6 дугаар гэр дээр гарч байгаа. За энэ нь Сугар гараг хилэнцгийн ордныханд ажил карьерд ихээхэн нөлөөлөл үзүүлэхээр харагдаж байна. Жишээ нь зарим нэгнийх нь хувьд ажил айл болох хялбар амар хурдан аргаар хийх аргад суралцах, зарим нэг нь бусдаас дэмжлэг хүлээн авах, зарим нэг нь туслахтай болох, зарим нэг нь хийж буй ажлыг чинь өндрөөр үнэлэх, сайн дарга зэрэгтэй болох, зарим нэг нь ажил мэргэжлийн хувьд өөрийн багийг бүрдүүлэх, зарим нэг нь өөрийн хувийн бизнес үйл ажиллагаанд шинээр ажилд нь нэмж авах, их мэтчлэн ажил үйлчлэгээ сайжруулах, өөрийн ажил төрлийг зэгцлэх, дэг журамд оруулах, сайжруулах, өөрчлөх, шинжилэлт хийх гэсэн зүйлүүд дээр илүү их нөлөөлөхөөр харагдаж байна. 5 сарын 4-өөс Дэлхийн ван гараг буцах хөдөлгөөнд орж байгаа. Хилэнцгийн ордныхны 4-р гэр дээр гэр бүлтэй холбоотой ямар нэгэн төлөвлөгөөнүүд удаашарч магадгүй байна. За жишээ нь зарим нэгэн гэр бүл нүүх, шилжин суурьших төлөвлөгөөтэй байсан бол энэ нь 10 сарын 14-ний хүртэл хойшлогдох, удаашрах ч гэдэг юм уу. Ямар ч байсан Дэлхийн ван гараг буцах хөдөлгөөнд байгаа учраас гэр бүлтэй холбоотой ямар нэгэн төлөвлөгөө ч юм уу, ямар нэгэн зүйл төлөвлөж байсан бол тухайн зүйл 10 сарын 14-ний хүртэл хойшлогдож, удаашрах хандлагатай болж магадгүй юм. Зарим нэг нь орон байр, үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах зорилготой байсан бол магадгүй удаашарч магадгүй. За зарим нэг нь эцэг их, аав ээж, ах トゥ хамаатан садныхаа чухал бичиг баримт ямар нэг зүйлийг хөөцөлдөж байсан бол бас нөлөөлж магадгүй байна. За зарим нэг нь магадгүй гадаад оронд цагаачлахаар, гадаад оронд амьдрахаар, шилжин суушгаар визний материал хөөцөлдөж байсан ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсүүд байсан бол нэлийн хойшлохоор харагдаж байна. Магадгүй зарим нэгнийх нь хувьд гэр бүл, ах トゥ хамаатан садны холбоо харилцаа өөрчлөгдөх, зарим нэгнийх нь хувьд гэр бүлийн хэн нэгэн гишүүн бусдаа гарах ч гэдэг юм уу. Ямар ч үсэн гэр бүлийн хүрээнд ямар нэгэн зүйл өөрчлөгдөж, шинжлэхдгээр харагдаж байна. 5 сарын 10-наас 27-ны хүртэл 2-7 хоногийн хугацааны туршид Буд гараг хилэнцгийн ордныхны 7 дугаар гэр дээр гарч байна. Энэ үеэр хилэнцгийн ордныхны бусадтай харилцаа холбоо, хандлага, гэр бүлийн байдал, их зэрэг зүйлүүд дээр ихээхэн нөлөөлөл үзүүлэх болон зарим нэгнийх нь хувьд хайр дурлалын харилцаа гүнзгийрч гэр бүлээ батлуулах, урим найраа хийх, зарим нэгнийх нь хувьд бусад компаниудтай харилцаа холбоо түншлэл үүсгэх, синглжүүдийн маань хувьд шинэ хүнтэй танилцах, үйлчлэгээний салбарт бизнес үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн маань хувьд шинэ үйлчлүүлэгчтэй, шинэ хамтрагчтай, шинэ бизнес хамтрагчтай болох ч гэдэг холбоо харилцаагаа өргөжүүлэхээр байна. 5 сарын 12-нд бүтэн сар хилэнцгийн орд дээр гарч байна. Гарч байгаа нь бусдын анхаарлыг нэлээд татгаар харагдаж байна. 5 сарын 20-нд нар хилэнцгийн ордны санхүү мөнгөний гэр дээр гарч байна. Цаашлаад 5 сарын 27-нд Буд гараг мөн хилэнцгийн ордныхны санхүү мөнгөний гэр дээр гарч байгаа. Тэгэхээр 5 сарын 20-оос хойшоо хилэнцгийн ордныхны хувьд санхүү мөнгөний үйл ажиллагаа нэлээд идэвхтэй явагдахаар харагдаж байна. За гэр бүлийн мөнгө, гэр бүлийн гишүүдийн мөнгө, за өөрийн хувийн ашиг орлого, ажил хэрэг, за хамтын бизнес, түншлэл, их зэрэг зүйлүүд дээр нэлээдгүй нөлөөлөл үзүүлнэ. За зарим нэгнийх нь хувьд татварын буцаан олголтоо авах, татвараа төлөх, за зарим нэгнийх нь хувьд зээл авах, зээл хөөцөлдөх, зарим нэг нь нэмэлт орлого олох, цагийн ажил хийх, одоогийн бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаа наймаа хийх гэх зэрэг санхүү мөнгөний орлогын урсгал нэмэгдэх эдгээр үе нь 5 сарын 20-оос хойш хилэнцгийн ордныханд ихээхэн нөлөөлж эхлэх нь байна. Цаашлаад 5 сарын 26-наас эх 3 жилийн хугацаанд Санчир гараг таны ажил төрлийн гэр дээр гарч байна.
Тэгэхээр эх 3 жилийн хугацаанд хилэнцэн ордныхан маань санчир гарагийн нөлөөллөөр ажил төрөл нь сайжрах, солигдох, за нэмэлт ажилтай болох, нэмэлт орлоготой болох гэх зэрэгээр ажил төрөл ундарсан тийм жилүүд болохоор байна. Зарим нэгнийх нь хувьд эх 3 жилд магадгүй гэр бүлийн гишүүн нэмэгдэх, үр хүүхэдтэй болох. За тэгэхээр зөвхөн ажил мэргэжлийн хувьд ч гэлтгүй гэр бүлийн хариуцлага дээр мөн нэмэгдэх, ачаалал нэмэгдэх. Тэгэхээр эх 3 жил хилэнцэн ордныхны хувьд маш их завгүй, ажилтай, завгүй хариуцлагатай байхаар жилүүд ирж байна. Үүнийгээ дагаад эрүүл мэндэд мөн анхаарах хэрэгтэйг сануулж байна. Тэгэхээр эрүүл мэнд, эрүүл зөв хооллолт, спорт хөдөлгөөн өөртөө цаг зав гаргахыг битгий мартаарай. Үргэлжлүүлээд Таро мэргийн хамтдаа хийцгээе. Таро мэргээ нарны ордоор сонсоорой. Миний хийсэн мэргээр ажил карьерийн хувьд Ace of Pentacles гарч ирсэн нь хэн бүхэнд шинэ ажил, шинэ боломж, шинэ хөрөнгө оруулалт, шинэ санхүүгийн их усэр, материалын байдлаа өсгөх боломж гарч ирэхээр харагдаж байна. Knight of Swords бол ямар нэгэн байдлаар маш түргэн шуурхай зоригтой шийдвэр гаргах шаардлага бас гарч магадгүй юм. За гэсэн хэдий ч эрсдлээ маш сайн тооцоолох хэрэгтэй. Two of Swords байгаа нь ямар нэгэн эргэлзээ гарч байгааг сануулж байна. Тэгэхээр боломжийг алдахгүй тулд маш эрсдэлтэй зоригтой алхам хийж магадгүй байхаар байна шүү. Тийм учраас маш сайн бодож төлөвлөж байж хийгээрэй гэж зөвлөе. Хайр дурлал сэтгэл хөдлөлийн хувьд Ace of Cups гарч ирсэн байгаа. За Ace of Cups бол шинэ хайр дурлал, за тэгээ сэтгэл догтлуулсан сайхан мөч, сайхан мэдрэмж, шинэ хүнтэй танилцах, хайр дурлалын харилцаанд шинэ сайхан мэдрэмж төрөх, сэтгэл хөдлөл дүүрэн байхыг илэрхийлж байна. Three of Cups гарч ирсэн нь найз нөхөдтэйгээ баяр наадам дурагдах, баяраа тэмдэглэх, нэг оройг сайхан өнгөрүүлэх, найз нөхдөний харилцаагаа гүнзгийрүүлэх, зарим нэгний хувьд болзоонд явах, хүнтэй танилцах, зарим нэгнийх нь хувьд тэмдэглэлт үйл явдлын гэрч болох. За тэгээд Page of Swords гарч ирсэн нь таны одоогийн байгаа байдал, эсвэл таны хайр дурлал, шинэ хүнтэй танилцсан нөхцөл байдлыг шалгуур гарч иж магадгүй юм. Магадгүй хилэнцэн ордныхны хувьд шинэ хүнтэй танилцлаа гэхэд нөгөө хүн нь аюу тийм татваршоогоо өөрийгөө бүрэн илэрхийлж таниулах хүсэлгүй тийм нэгэн байж магадгүй харагдаж байна. Гэсэн хэдий ч хайр дурлалд цаг хугацаа хэрэг. Хилэнцэн ордныхны хувьд ч гэсэн зүрх сэтгэлээ сонсох сайхан сар болохоор харагдаж байна. Энэ сард шинэ мэдрэмжийг авах, шинэ хүнтэй танилцах, сэтгэл догтлуулсан мөчүүдээр дүүрэн байхаар байна. Санхүү мөнгөний хувьд Ace of Pentacles гарч ирсэн. За тэгэхээр хилэнцэн ордныхны хувьд энэ сард орлого ашгаа нэмэгдүүлэх, бодиттой хөрөнгө оруулалт авах, за тэгээ шийдвэртэй хөдөлгөл, шаргуу, тууштай байж чадвал үр ашгаа хүртэх тийм сар болохоор харагдаж байна. Temperance гарч ирсэн нь орлого зарлагыг тэнцвэржүүлээрэ, хэрэггүй зүйлд зарлага гаргах хэрэггүй гэдгийг сануулж байна. Астрологийн зурхаан дээр ч мөн 5 сарын 20-оос нар, 5 сарын 27-оос буд гараг таны санхүү мөнгөний гэр дээр гарч таныг ивэж байгаа. Үнэхээр тууштай, зоригтой бүтээж хийж чадвал үнэхээр энэ сард орлого ашиг нэмэгдэхээр санхүү мөнгөний хувьд нэлээд гариг ирэхсч ивэхээр миний мэргээр ч гэсэн Ace of Pentacles гарч ирсэн. Энэ бол амжилтанд хүрэхээр харагдаж байна шүү. Та бүхэн маань хичээгээрэй. За тэгээ сэтгэл зүйн хувьд Four of Swords гарч ирсэн байна. За энэ нь болохоор магадгүй та баг зэрэг ядарсан, танд амрах цаг хэрэгтэй байгааг харуулж байгаа болов гэж бодож байна. Temperance, Justice гэдэр гарч ирсэн нь дотоод сэтгэл зүйн тэнцвэр, өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийх, за магадгүй зарим нэг нь гүн бодол давтаж өөртөө ярилцах, ёслол хийх, агаар салхинд гарах, эрүүл мэндэд анхаарах хэрэгтэйг сануулж байна. Магадгүй энэ сард та өнгөрснөө зөв дүгнэж чад, амжилттай ажил бизнесээ өргөжүүлэх, оюун бодол сэтгэл зүйгээ цэгцлэх, шинэ холбоо харилцаа үүсгэх, цаашлаад шинэ сайхан боломжуудаар дүүрэн
ийм сайхан сар болохоор харагдаж байна. За ингээ хилэнцэн орныхондоо амжилт хүсье. Түр баяртай.